Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус 8 дугаар хуралдааны 2 дугаар хилцүүлэхээр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өргөн барьсан нийслэлийн 2026 оны төсөв батлах тухай тогтоолын төслийг хурал дахь Монгол Ардын намын бүлэг хуралдаанаараа хэлэлцэж хуралдааны дэгийн 13 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Монгол Ардын намын бүлгийн зүгээс дараах өөрчлөлтийг тусгахаар санал гаргаж байна. Үүнд 1. Нийслэлдэх төрийн аудитын газраас нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд өгсөн дүгнэлтийн дагуу нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 4 тэрбум 600 сая төгрөгийн торгуулийн орлогыг 2026 онд хотын шуудын төсөвт төвлөрүүлэхээр нийслэлийн татврын газраас хариуцсан хотын шуудын төсөвт төвлөрүүлэх аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 110 тэрбум 400 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөвт байгууллагын өөрийн орлогыг 80 тэрбум төгрөгөөр бууруулахаар нийслэлийн засаг даргын 2025 оны А1635 дугаар захирамжаар замын хөдөлгөөний удирдлагын төв орон нутгийн өмчит төсөв үйлдвэрийн газрын бүтэц орон тооны хязгаарыг шинжилэн баталсантай холбогдуулан 2026 онд нийслэлийн замын хөгжлийн газраас хариуцсан нийслэлийн замын санд төвлөрүүлэхээр тооцсон 1 тэрбум 574 сая төгрөгийн товчоодын хураамжийн орлогыг замын хөдөлгөөний удирдлагын төв орон нутгийн өмчит төсөв үйлдвэрийн газрын төлөвлөгөөнд шилжүүлэхээр 2. Тогтоолын төслийн 3 дугаар заалтын 3.1-1 гамшигын эрсдлийг бууруулах нийслэлийн зөвлөл 4 тэрбум төгрөгийг 2 тэрбум төгрөгөөр 3.2-1 урсгал зардлын дээд хэмжээ 1 их найд 417 тэрбум 135 сая 29 мянган төгрөгийг 2 тэрбум 379 сая 196.2 мянган төгрөгөөр 3.2-1-3 Хүннү хотын зархичийн ажлын алба 2 тэрбум 585 сая 531.6 мянган төгрөгийг 1 тэрбум 201 сая төгрөгөөр 3.2-1-4 Агросити эдийн засгийн тусгай бүсийн захирагчийн ажлын алба 1 тэрбум 798 сая 167.5 мянган төгрөгийг 901 сая 444 мянган төгрөгөөр 3.2-1-5 Налуу ухаан эдийн засгийн тусгай бүс 1 тэрбум 419 сая 114.1 мянган төгрөгийг 1 тэрбум 281 сая 752.2 мянган төгрөгөөр 3.2-1-7 Архивын газар 3 тэрбум 122 сая 89.5 мянган төгрөгийг 100 сая төгрөгөөр 3.2-1-20 Хяналт шалгалтын газар 4 тэрбум 637 сая 88.1 мянган төгрөгийг 200 сая төгрөгөөр 3.2-1-27 жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих төв 883 сая 436.9 мянган төгрөгийг 295 сая төгрөгөөр 3.2-2-1 нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ 1 их найд 668 тэрбум 733 сая 963.8 мянган төгрөгийг 76 тэрбум 791 сая 438.4 мянган төгрөгөөр тус нэмэгдүүлэх 3.2-2-6 нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2025-аас 2026 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ 749 тэрбум 123 сая 731.9 мянган төгрөгийг 119 сая 301 мянган төгрөгөөр тус нэмэгдүүлэх 3.1-1 гэмтэргээс орсон сэргийлэх ажлыг зохицуулах нийслэлдэх салбар зөвлөл 70 тэрбум төгрөгийг үүнээс гэмтэргээс орсон сэргийлэх бусад зардал 35 тэрбум төгрөгийг тус 2 тэрбум төгрөгөөр 3.2-1-1 нийслэлийн засаг даргын тамгын газрын 166 тэрбум 459 сая 146.2 мянган төгрөгийг сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ 15 тэрбум 910 сая 143 мянган төгрөгийг тус 4 тэрбум төгрөгөөр 3.2-2 хөрөнгийн зардлын дээд хэмжээ 4 их найд 89 тэрбум 928 сая 916.2 мянган төгрөгийг 3 тэрбум 208 сая 561.6 мянган төгрөгөөр 3.2-4 газрыг дахин төлөвлөх гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ 80 тэрбум төгрөгийг 80 тэрбум төгрөгөөр 3.2-7 орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025-аас 26 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ 12 тэрбум 187 сая 110.5 мянган төгрөгийг
119 сая 301 мянган төгрөгөөр тус батлуулахаар 3. Тогтоолын төслийн 3 дугаар заалт 3.2-1-61 нийслэлийн соёлын төвөргөө орон нутгийн өмчит аж ахуйн тооцоо үйлдвэрийн газрын дөрмийн сангийн хөрөнгө 1 тэрбум 400 сая төгрөг. 3.2-1-62 туулын хурдны зам орон нутгийн өмчит аж ахуйн тооцоо үйлдвэрийн газрын үйл ажиллагааны зардал 1 тэрбум төгрөгийг нэмж тусгах. 4. Тогтоолын төслийн 3 дугаар заалтын 3.2-3 дүүргийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг болон 5 дугаар заалтын 5.1-ийн дүүргийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 12 тэрбум 954 сая 380.3 мянган төгрөгийг тус 829 сая 365.4 мянган төгрөгөөр 5.1-1 баг ханга 11 тэрбум 146 сая 553.8 мянган төгрөгийг 830 сая төгрөгөөр тус нэмэгдүүлэхээр 5.1-2 багнуур 634.6 мянган төгрөгийг 634.6 мянган төгрөгөөр бууруулахаар тогтоолын төслийн 6 дугаар заалтад дүүргийн төсвөөс нийслэлийн төсөв төвлөрүүлэх орлого 1.761 тэрбум 915 сая 272.2 мянган төгрөгийг 35 тэрбум төгрөгөөр 6.1-2 Баянзүрх дүүрэг 216 тэрбум 886 сая 825.3 мянган төгрөгийг 30 тэрбум төгрөгөөр 6.1-3 Сонгон хайрхан 17 тэрбум 946 сая 153.5 мянган төгрөгийг 5 тэрбум төгрөгөөр тус бууруулахаар 5. Тогтоолын төслийн 3 дугаар заалтын 3.2-1-6 сайжруулсан түлшний тээвэрлэлт хадгалалт хяналт шалгалтын зардал борлуулалтын урамшуулал гэснийг сайжруулсан түлшний тээвэрлэлт хадгалалт хяналт шалгалтын зардал борлуулалтын урамшуулал шингэрүүлсэн шатдаг хий болон цахилгаан халаалтанд шилжүүлэх арга хэмжээ гэж нэршил өөрчлөхөөр 6. Нийслэлийн 2026 оны төсвийн 2 дугаар хавсралт буюу нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2026 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж төсөл арга хэмжээний жагсаалтын төслийн 71 тусгагдсан улс нийслэлийн төсөв гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төсөл арга хэмжээний газар чөлөөлөлт нөхөн одгорын санхүүжих дүнг 30 тэрбум 314.9 сая төгрөгөөр бууруулах. 7. Нийслэлийн 2026 оны төслийн 3 дугаар хавсралт буюу нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2026 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж төсөл арга хэмжээний жагсаалтын төслийн шин 7 тусгагдсан үйлдвэрийн тойруу гудамжны автозамыг гурвалжингийн гүүрэн доогоорох автозамтай холбох ажлыг 2 тэрбум 880 сая төгрөгөөр хасах. 8. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 оны хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын их усрыг дараах төсөл арга хэмжээг санхүүжүүлэх саналыг оруулж байна. Үүнд 8.1 автозам замын байгууламжийн засвар арчлал шинжилэл багнуур дүүрэг 2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх. Автозам замын байгууламжийн засвар арчлалт шинжилэлд баг хангай дүүрэг 500 сая төгрөгөөр нэмэгдүүлэх. Автозамын 8.3 автозам замын байгууламжийн засвар арчлал шинжилэл налах дүүрэг 1 тэрбум 500 сая төгрөгөөр нэмэгдүүлэх. 8.4 барилгажалтын зураг төсөл боловсруулах тэзүү зураг төсөл 4 тэрбум 264.6 сая төгрөг. 2026 онд санхүүжих дүн 2 тэрбум 132.3 сая төгрөг. 8.5 Тэнгэр аршин гудамжнаас хүмүүн сургуулийн зүүн урд ар зайсангийн гудамж хүртэлх автозам төсөв төртөг 2026 онд санхүүжих дүнг 2 тэрбум 729.2 сая төгрөг. 8.6 Хэмри овооны арын замаас ар зайсангийн гудамж хүртэлх автозам 2026 онд санхүүжих дүнг 2 тэрбум 750 сая төгрөг. Зэвсэг түвшний 013 дугаар ангийн сургалтын төвийн одоогийн барилга байгууламжийг шинээр төлөвлөн нүүлгэн шилжүүлэх 2026 онд санхүүжих дүнг 7 тэрбум 503.3 сая төгрөг. 8.8 Цэцэрлэгийн барилга байгууламж худалдаж авах 240 ор 2026 онд санхүүжих дүн 4 тэрбум 824.3 сая төгрөг. 8.9
цэцэрлэгийн барилга байгууламж хөдөлтөн авах, төсөв төртөг 7 тэрбум 2026 онд санхүүжих дүнг 3 тэрбум 500 сая төгрөг. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 9-р хороо. Нийтийн 8-10 нийтийн зориулалттай орон сууцны барилгын засварын ажил төсөв төртөг 2026 онд санхүүжих дүнг 15 тэрбум төгрөг. Цэцэрлэгийн барилга 240-оор төсөв төртөг 7 тэрбум 400 сая төгрөг, 2026 онд санхүүжих дүнг 3 тэрбум 700 сая төгрөг. 8-12 сургуулийн барилга 640 хүүхэд. Хаан улд дүүрэг 11-р хороо. Төсөв төртөг нь 19 тэрбум 2026 онд санхүүжих дүнг 9 тэрбум 500 сая төгрөг. 8-13 шинэ дулааны их үүсвэр 79 мегаваттын хүчин чадалтай дулааны станцын зураг төсөв Улаанбаатар хот Наллах дүүрэг 2026 онд санхүүжих дүн 1 тэрбум 300 сая төгрөг. Төсөв төртөг нь 1 тэрбум 300 сая төгрөг. 26 онд бүтэн санхүүжнэ гэж. 8-14 Чандман Наллах цэвэр усны станцын зураг төсөв. Төсөв төртөг 2026 онд санхүүжих дүн 284 сая төгрөг. 8-15 гэрлэх ёслолын ордон аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дээвэр танхимыг шинжлэх ажил төсөв төртөг 2026 онд санхүүжих дүн 847 сая төгрөгөөр нэмэгдүүлэх. 8-16 3 хогийн цэгийн хашааг шинжилэн засах. Төсөв төртөг 2026 онд санхүүжих дүн 6 тэрбум 736.1 сая төгрөг. 8-17 сургуулийн барилга худалдан авах. Төсөв төртөг 9 тэрбум 500 сая төгрөг, 2026 онд санхүүжих дүн 3 тэрбум төгрөг. Сургуулийн барилга 320 хүүхдийн судалтай Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо. Ажлын дуусгал төсөв төртөг 5 тэрбум 751.7 сая төгрөг, 2026 онд санхүүжих дүн 1 тэрбум төгрөг. 8-19 бага сургууль цэцэрлэгийн цогцлбарын барилга Чингэлтэй дүүрэг 19 дугаар хороо. Ажлын дуусгал төсөв төртөг 6 тэрбум 329.8 сая төгрөг, 2026 онд санхүүжих дүн 1 тэрбум төгрөг. 8-20 хороо өрхийн имлэг цагдаагийн хэсгийн цогцлбор барилга худалдаа авах Баян зүрх дүүрэг 34 дугаар хороо, 43 дугаар хороо. Төсөв төртөг 7 тэрбум 500 сая төгрөг, 2026 онд санхүүжих дүн 3 тэрбум 500 сая төгрөг. 8-21 цэцэрлэгийн барилга 240 ортой Баян зүрх дүүрэг 36 дугаар хороо. Төсөв төртөг 6 тэрбум 900 сая төгрөг, 2026 онд санхүүжих дүн 1 тэрбум 300 сая төгрөг. Уулын зам дагуух явган болон дугуйн замын ажил төсөв төртөг 26 онд санхүүжих дүн 3 тэрбум 900 сая төгрөг. 8-23 тархмал дулааны эрчим хүчний хэрэглээг хийн түлшээр хангах дэд бүтцийн холболтын нэгдсэн тэзүү зураг төсөл, техник тусалцааны зөвлөх үйлчилгээ, төсөл арга хэмжээг 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх. 8-24 141-р сургуулийн барилгын өргөтгөл төсөв төртөг 12 тэрбум 800 сая төгрөг, 2026 онд санхүүжих дүнг 4 тэрбум 266.7 сая төгрөг, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 8-25 эрүүл мэндийн тоног төхөөрөмж багаж техник хэрэгсэл төсөв төртөг 2026 онд санхүүжих дүн 300 сая төгрөг. 8-26 гал төмөр унтраах анги Улаанбаатар хот, Хаан улд дүүрэг төсөв төртөг 7 тэрбум 100 сая төгрөг, 2026 онд санхүүжих дүн 2 тэрбум 366.7 сая төгрөг. 8-27 төрсний дараах их нярайн сэргээн засах асаргааны төвийн барилга төсөв төртөг 16 тэрбум 835.8 сая төгрөг, 2026 онд санхүүжих дүн 3 тэрбум төгрөг. 8-28 гадна ариутгах татваргын шугам сүлжээний засвар шинжилэл төсөв төртөг 2026 онд санхүүжих дүн 888.2 сая төгрөг. 8-29 түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин төсөв төртөг 2026 онд санхүүжих дүн 210 сая төгрөг. 8-30 Ахмад настанд сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх совиллын төв барилгын их засварын ажил төсөв төртөг 2 тэрбум 873.2 сая төгрөг, 2026 онд санхүүжих дүн 1 тэрбум 436.6 сая төгрөг.
Сургуулийн барилга зураг төсөв. Төсөв төртөг 2026 онд санхүүжигдэн 500 сая төгрөг. 8-32 Налах дүүргийн цахилгааны ажлыг магадлалын ерөнхий дүгнэлтийн дагуу төсөв төртөг санхүүжих дүнг 162.9 сая төгрөгөөр нэмэгдүүлэх. 8-33 Наадамчдын авто замаас 312 дугаар сургууль хүртэлх авто замын ажил төсөв төртөг 2026 онд санхүүжих дүн 2 тэрбум 80 сая төгрөг. 8-34 Агросити туршилтын 4 улирлын ухаалаг шилэн хүлэмжийн барилга төсөв төртөг 4 тэрбум 32.9 сая. 2026 онд санхүүжих дүн 2 тэрбум 16.4 сая төгрөг. 8-35 сургуулийн барилга худалдаа авах хаан ол дүүрэг төсөв төртөг 18 тэрбум 2026 онд санхүүжих дүн 6 тэрбум төгрөг. 8-36 ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын буулгах, барилгажуулах төслийн гадны инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын зураг төсөв төртөг 2026 онд санхүүжих дүн 100 сая төгрөг. 8-37 35-10 кВт-ийн Дашчоохор, Яргайт, дэд станцаас 10 кВт-ийн Цэн, Гоодо, Федрийн ачааллын хөнгөлөх ажил төсөв төртөг 2026 онд санхүүжих дүн 491.4 сая төгрөг. 8-38 сургуулийн барилга худалдаа авах төсөв төртөг 24 тэрбум 2026 онд санхүүжих дүн 8 тэрбум төгрөг. 8-39 хайлаас дархийг холбосон замаас хойш Сэлб дэд төвийн зам руу холбогдох шинэ авто замын нэмэлт ажил Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо 477.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх. 8-40 Гойжингийн өндөр түүхийн дурсгалт барилгын засварын ажил төсөв төртөг 2026 онд санхүүжих дүн 1 тэрбум 399.5 сая төгрөг. 8-41 Багц 6 дүүргийн хатуу хожилттай авто замын шинжилэл гүүрэн байгууламж гэрээний дүнгийн үлдэгдэл 184.4 сая төгрөгөөр тус санхүүжүүлэх. Улаанбаатар хот Баянгол дүүрэг. 9 нийслэлийн 2026 оны төсвийн 2 дугаар хавсралт буюу нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2026 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж төсөл арга хэмжээний жагсаалтын төслийн 41 тусгагдсан адитологийн төвийн тоног төхөөрөмж Улаанбаатар хот Баянгол дүүрэг 20 дугаар хорооны төсөв төртөг 5 тэрбум 182.5 сая гэснийг 7 тэрбум 142.9 сая гэж өөрчлөх. 10 нийслэлийн 2026 оны төсвийн 5 дугаар хавсралт буюу нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж төсөл арга хэмжээний жагсаалтын төслийн 70 тусгагдсан Налах дүүрэг 8 дугаар хороо магнит ирээдийн колонкийн уулзуурт бичил цэцэрлэг мод бут хайс байгуулах 20 сая төгрөгөөр бууруулах. 11 дээрх их усрыг бичил спортын талбайн зураг төсөл боловсруулах 20 сая төгрөгөөр санхүүжүүлэх. 11-1 нийслэлийн 2026 оны төсвийн 5 дугаар хавсралт буюу нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж төсөл арга хэмжээний жагсаалтын төслийн 55 тусгагдсан иргэдийн эрүүл мэндийн үзлэг онцлогоонд зориулж тоног төхөөрөмж худалдан авах гэснийг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил гэж өөрчлөх. 11-2 нийслэлийн 2026 оны төслийн 2 дугаар хавсралт буюу нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2026 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламж төсөл арга хэмжээний жагсаалтын төслийн 30 тусгагдсан цэцэрлэгийн барилга 240 ор гэснийг цэцэрлэгийн барилга 23 дугаар хаан уул дүүргийн 23 дугаар хороо гэснийг цэцэрлэгийн барилга 240 ор Улаанбаатар хот хаан уул 8 дугаар хороо гэж өөрчлөх. 12 нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2026 оны төсвийн жилд хэрэгжүүлэх барилга байгууламжийн дараах 2 төсөл арга хэмжээг магадлалын ерөнхий дүгнэлтийн дагуу төсөв төртгийг нэмэгдүүлэх. Үүнд хороо өрхийн эмнэлэг цагдаагийн хэсгийн цогцлбор барилга, сургуулийн өргөтгөлийн барилга 320 хүүхдийн судалтай Улаанбаатар хот Баян зүрх дүүрэг 21-р хороо 127 дугаар сургууль эхнийх нь Улаанбаатар хот Сонгой хайрхан дүүрэг
34 дугаар хороо. 13. Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний явц хэрэгжилттэй уялдуулан нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2025-аас 2026 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зардлын хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр дараах зохицуулалт хийхээр санал орууллаа. Үүнд нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025-аас 2026 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын төслийн нийт дүнг 119.3 сая төгрөгөөр бууруулж нийслэлийн 2026 оны төсвийн 7 дугаар хавсралт буюу нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2025-аас 2026 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын төслийн нийт дүн дээр нэмэгдүүлэх саналыг тус оруулж байна. Эрхэм нийслэлчүүдээ, хурлын дарга эрхэм төлөөлөгчдөө, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаа, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан нийслэлийн 2026 оны төсөв батлах тухай тогтоолын төсөл бүлгийн хурлаас гарсан саналыг тусгаад нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаар хэлэлцүүлэн батлахыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлдах Монгол Ардын намын бүлэг дэмжиж байгааг илэрхийлье.